3 эмэгтэй тутмын нэг нь гэж үү? Инхээр чи бас хүүхдүүд давхар авах гэж гэсэн үг шүү дээ, тий. Амар. Ийм өндөр тоо байгаа юм уу? Эдгээр нь 42%. Хүүх. Бүр 42% гэж үү? Хүн бүрэл дуурах хэрэгтэй л дээ, тий. За, эхэлгүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын нэг нь бүх амьдралынхаа туршид дор хаяж 1 удаа биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэхүү судалгааны аргачлалаар Монгол улсад 2017 онд судалгаа хийж үзэхэд мөн л адил 3 эмэгтэй тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж гарсан байна. Тэгвэл хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд сэтгэл санааны хямралд орох, арх согтууруулах ундаанаас хамааралтай болох зэрэг эрсдэл бусад эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байдаг байна. Мөн 16% нь хэвийн жингээс бага жинтэй хүүхэд төрүүлэхээс гадна хүчирхийлэлтэй орчинд өсөж байгаа 3 хүүхэд тутмын нэг нь хүчирхийллийн золиос болох эсвэл өөрөө хүчирхийлэгч болон төлөвшдөг байна. Хохирогч эмэгтэйчүүдийн 42% нь бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн улмаас бэртэж, гэмтэн, цаашлаад хөдөлмөрийн чадвараа алддаг бол 38% нь аргагүй хамгаалалтын улмаас хүчирхийлэгчийн амь насыг хөнөөдөг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, бэртэл гэмтлээ илааршуулахын тулд ажилласаа чөлөө авснаар орлогын их усүр нь багасж, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон нийгэмд эзлэх байр суурь гээд бүхий л гэрэлт ирээдүйн холдсоор байна. Ийм гэр бүлийн болон Гендерт суурилсан хүчирхийллийн эсрэг Хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж Яг одоо нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэн оролцохыг уриалж байна. Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъя.